Гэрэл зураг нэвтрүүлгийн маань цоошин дугаар та бүхэнд өргөд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө дугаарт гэрэл зурагчин даваа нэмтэй хийсэн ярилцлага, мөн сонирхолтой мэдээлэл, хинтэн типсүүдийг бэлдсэн байгаа. Ингээд та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Та зургаа илүү сонирхолтой болгохыг хүсвэл хүмүүсийн энгийн хардаг өнцгөөс авахаас зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд илүү бүтээлчээр объектынхаа наан цаана гарах, дээр доороос авах гэх мэтлэнгээр хүмүүсийн энгийн хардгаас илүү аль болох өөр өнцгөөс авахыг хичээх хэрэгтэй. Ингэж өгснөөр таны зураг илүү сонирхолтой, хүмүүст үзэмжтэй, хүний анхаарлыг илүү татах юм. MCS Coca-Cola компани 10 жилийн өмнө зориулсан Coca-Cola бидний амьдралд фото зургийн уралдаан болон бүтээлийн уралдааныг зарлаж байна. Фото зургийн хайснаа Coca-Cola ундаг чадварлагаар уран сэтгэмжтэйгээр буулгаж чадсан таныг бид шалгаруулах болно. Харин бүтээлийн уралдаанд та зөвхөн Coca-Cola ундааны сав, шил, лаз, таглаа, шошгоор бүтээл төрн бидэнд илгээх юм а. Таач уралдаанд төрүүлэх боломжтой. TG компьютерийн төв. Omniforce компани нь 30 жилийн түүхтэй солонгосын тэргүүлэх TG брендийн бүх төрлийн компьютер түүний дагалдах хэрэгслийг хамгийн боломжийн үнээр Монголд оруулж ирж 2 жилийн баталгаа өгч худалдааж байна. Мөн өмнө нь хэрэглэгдэж байсан компьютеруудад баталгаа гарган иж бүрнээр нь 198,000 төгрөгөөс, ноутбукийг 298,000 төгрөгөөс эхлэн худалдааж байна. Нэмж хэлэхэд Монголд анх удаа ноутбукны нурсан батарейг сэргээж байна. Та бүхэн манайд хүрэлцээрч өргөнөөр үйлчлүүлээрэй. Манай аяг баруун дөрвөн зам 11-р сургуулийн ард компьютер лен төвийн баруун талд холбогдох утас 71480 тэгдэг 99-48076. Нэвтрүүлгийнхээ мэдээллийн болон цөмөр орцгоё. Энэ удаагийнхаа мэдээллийн болонгаар өмнө нэвтрүүлэгтээ ярьж байсан өнгө ба харцгаан гэрэл зургийн уралдааны дүн гарсан байгаа. Энэ талаар та бүхэн мэдээлэх болно. Тэгэхээр энэ удаагийн уралдаан маань ямар шухан болж тэгээд ямар хүмүүс байр эзэлсэн бэ? Тэр талаар та бүхэн мэдээлэл өгөхгүй. За тэгэхээр 6 сарын 9-ний өдөр Улаангэр артикл дээр өнгө ба харцгаан гэрэл зургийн уралдаан мөн дөрс хурлын уралдааны үзэсгэлэн нээлттэйсэн байгаа. Тэгээд энэ өдрөө шилдэгүүдээ шалгаруулсан. Тэгээд 3 шилдэг байр эзлүүлэх байсан боловч нэмэлтээр шөнөнийг тусгай байрын шагнал гараад ирсэн. За тэгэхээр нэмэлт шагналыг маань амралт тэмэх зургаар 4-р байрыг эзэлсэн. За тэгээд амралт тэмэх зураг маань одоо та бүхэн дэлгэцээр харж байгаа. За үүний дараа 3-р байрыг маань хүн дачаа их зураг эзэлсэн. 2-р байранд маань од баярын зураг. 3-р байранд уур хаачтын яри балтар их нэртэй Батталга зурагчны зураг тэргүүн байрыг эзэлсэн байна. За тэгэхээр шүүгчдийн бүрэлдэхүүнд маань одоо гэрэл зургийн багш хүүхд ба дуран төслийн багш Туяа багш шүүсэн байсан. Мөн Ирмүн гэрэл зургийн агентлагийн Эрдэнэ бэлэг зурагч шүүсэн. Өшөө одоо өнөөдөр сүнний Айнет сайтны одоо эрхлэн гаргагч Цэ Батбатар шүүсэн байна. За тэгэхээр энэхүү уралдааны талаар үзэгчд маань зарим нэг үзэж амжиг хэдийн хүртэл гарна гэж байлаа 6 сарын 9-ээс. Одоо 6 сарын 9-ээс хойш 5 хоног хүргэлсэн. За нэмээд хэлэхэд мөн Google болон iNet сайтуудаар үзэсгэлэнг шууд авч үзэх боломжтой байгаа тийм. За мөн энэ уралдаанд Баттуулгын зураг тэргүүн байр эзэлсэн. Тэгэхээр энэ зургийн талаар шүүгчний хувьд ямар санаа шийдэл гаргасан бэ? За тэгэхээр энэ зураг маань гол объект буюу 2 хүүхэд маань дээшлийн уур хаачтын яр балтар хэмээх нэртэйгээ ингээ хосолсон тим зохион гарсан байсан нэг шүүгч нэлээд онцлж харж байсан. Тэгэхээр бас хүүхдүүд маань нэлээд гундуухан явцсан байгаа тийм. Тэгээ угаасаа өнгө ба харцгаан уралдааны маань ерхий сэдвүүнүүд хүүхдийн төвчсөн хөдөлмөрийн эсрэг байдаг ч. Тэгэхээр яг 2 хүүхэд маань одоо уурхайд ажиллаад одоо ямар байдалд байгаа харагдж байгаа боловч
харагдж байгаа мөртлөө цаана нуурхачтай алдар бадартгай гэж бичсэн тийм. За тэгэхээр бас энэ уралдаанд манаас оролцсон гэр зураг сонирхогчтой анхан сонирхч хүмүүсээс оролцсон байх. Тэд нар ч гэсэн ингээд нэг удаагийн уралдаанаар бас өөрсдөө бас ингээд дутуу өмч болохгүй цаашаа ч уралдаанд оролцсон боломжтой шүү. Итгэвтэй оролцож байгаараа гэж хэлэх хэрэгтэй байна. Мөн тэгээд за тэгээд ямар ч энэ уралдаан маань амжилттай болж өнгөрлөө тийм. Ядагчдаа тодрууллаа. За тэгэхээр дараагийн гэр зурагчны дараагийн сонирхолтой уралдаан маань юу аа? За одоо томдохгүй MCS Coca-Cola-гаас зарласан Coca-Cola бидний амьдрал нэртэй уралдаан маань одоо шилдэгүүдээ шалгаруулад 2-7 хоног үлдсэн байгаа. Бид бас өмнөх дугааруудаараа энэ тухай мэдээлэл хүргэж байсан. Тийм. Тэгэхээр 2-7 хоног энэ хугацаанд амжиж та бүхэн 6 яаралтай хүрэх хэрэгтэй байх. Энэ уралдаанаар бас өөртөө сориод үзэх хэрэгтэй байх гэж бодож байна тийм. За тэгээд нэмэлтэд Coca-Cola бидний амьдрал уралдаан маань бүтээлээ үлээж авах хамгийн сүүлчүүд маань 6 сарын 23. Тэгээд нэг зурагчнаас 5 зураг хүлээж авах боломжтой байна. За тийм. Тэгэхээр за гэр зураг сонирхолт маань бас энэ уралдаанд идэвхтэй оролцоод өөрсдөө сориод үзээрэй. За мөн дараагийн мэдээ ихээр за дахиад нөгөө Sigma. Тийм. Дахиад Sigma-гийн талаар нэг бас шинэ мэдээлэл орж ирж байна. Яг ч Sigma сүүлийн үедээ нэлээд хүчтэй бас камерууд гаргаж байна. Одоо дахиад шинээр дуран гаргалаа шүү дээ. 120-оос 300 мм-ийн зүүнтэй өртсөн 2.8 тогтмол 2.8 төстэй дуран гаргасан. За өмнө нь яг гэр зураг сонирхогч ерөөдөө гэр зурагчдын хувьд те 7200 гэдэг дуран бол амар хит дуран байсан шүү дээ. Ерөөдөө альж брендийн 7200 мм-ийн 2.8 төстэй дуран бол нэлээд сайн гэж үздэг те. Ер нь бол бүх хэрлэнд хэрэгэлдэг байсан. Одоо тэгтэл тэрнээс ахиулаад 120 300 энэ маань юу гэсэн үг вэ гэхээр илүү хол татах боломжтой гэсэн үг тийм. Өрсөн тэгээд тогтмол маш нээлттэй. Нээлттэй 2.8 болоод хамаагүй нээлттэй дуран гэж байна. Өмнөх ерөөдөө 300 мм-тэй яг тогтмол 300 биш тоо ерөөдөө 300 мм хүртэх дурангууд за жишээлбэл 70 300 ч юм уу тийм дурангууд маань 3.5-аас 5.6 гэсэнтэй илүү хаалттай байдаг шүү дээ. Энэ дур маань болох тэр нээлт болчихсон. Тэгээд энэ дурангуу гарах болсон шалтгаанаас магадгүй бидний гаргасан дээр SP1 гэж загвар. SLR камерын төвшөнд өөртөө бас нэг хүч үзэж байгаа тийм. Эндээ зориулаад бас дуран гарч байгаа. Гэхдээ мөн Canon, Nikon, Sony зэрэг камер хэрэглэдэг хүмүүс маань энэ төрлийн дуранг бас хэрэглэх боломжтой байгаа. За тэгэхээр бидний бэлдсэн дараагийн мэдээлэл маань Sony брэнд маань нэлээдэн шинэ камерад гаргачлаа шүү. Тийм, 2 камер гарсан тийм. За Sony-гийн талаар болохоор Sony брэндээс маань өмнө Nex гэдэг загвар, Sony Nex 3, Nex 5 гэдэг загвар өмнө хөдөлгөөн гарч ирсэн тийм. Nex 3, Nex 5 загварууд маань яагаад тийм онцлог загварууд байсан бэ гэхээр SLR бидний хэрэглэдэг энгийн SLR тийм. За жишээлбэл Nikon D90 ч юм уу тийм. Canon 7D ч юм уу энэ төрлийн камеруудад хэрэглэдэг мэдрэгч сенсор тийм. Тэр хэмжээний том мэдрэгчийг энгийн халаасны камерт оруулж өгсөн загварууд, Nex загвар тийм болж байсан. Халаасны камер гэдэг маш том сенсор. Маш том сенсор. Энэ бол зургийн чанар бол маш өндөр гарна гэсэн. Жижигхэн авар хэмжээ жижиг хэрнээ өндөр хэмжээтэй сенсор хэрэглэдэг. Тэгэхдээ энэ Nex 3 гэх загварын маань дараагийн загвар болох Nex C3 гэх загвар гарсан байна. Энэ загвар маань мөн яг өмнөх Nex 3 загварын дэвшилттэй те ISO боломжны илүү өндөр зөвсөн мөн видео голмод маань бас сайжирч өгсөн байна. Мөн энэ камертайгаа зэрэгцээд Sony-гийн Alpha гэдэг SLR төвчний камеруудын дунд Alpha 35 гэдэг загварын камер шинээр заалгаж худалдан гарсан байлаа. Тэгэхээр энэ загвар маань бас их онцлогтой. Тэгээд ер нь нэг Sony-гийн нэг загварууд нэг юм ажиглагддаг л да. Сүүлийн DSLR камеруудад видео хийх горим, ялангуяа Full HD видео хийх горим нэмэгдээд удаж байна тийм. Тэгвэл Sony-гийн Full HD камер маань Sony-г 1080i гэж явдаг. Тийм. Энэ маань 1080p, 1080i гэдэг арай нэг хоёр өөр системээр явж байгаа. Sony манаас энэ талаас нэг арай нэг онцлогтой байгаа тийм. За тэгэхээр ямар ч та бүхэн бас энэ камерын талаас өөртөө сонирхоод үзээрэй. Ямар ч Sony-гоос бас энэ хүү камер шинээр гаргалаа. Sigma-г шинээр дуран гаргаж байна. Ингээ сүүлийн үед бас гэр зургийн салбарт бас сонирхолтой олон мэдээлэл бас бий тийм. Одоо өшөө энэ зам маань одоо Nikon-ийн шинэ загвар маань гарахыг бас хүмүүс маань тийшээ хүлээж гэж байгаа. Тэрнээс нараа өмнө одоо Sony болон Sigma брэндүүд маань тасралтгүй камеруудаа гаргацаараа. За тэгэхээр одоо яах вэ? За бас магадгүй тэр Nikon, Canon-ы хувьд болох тэр Японы тэр цунамигаас болоод бас жоохон хүлээж байгаа зүйл байж магадгүй тийм. За
Энэ удаагийн